Сошиал ертөнцид цэнхэр үст цэрэн гэж олон танигдсан эмэгтэй болон бусад хүмүүс насан баярыг бүгд наримдах Солонгос улсын мөн гэгч иргэнээс үүсэлтэй шашны гаж урсгалтай холбоонд тайлбарлаж мөний эзэмшилд байдаг хэд хэдэн төрийн бас байгууллагуудын удирдах зөвлөлд байдаг тухай тусгай нэвтрүүлэг бэлдэж гаргасан. Гэхдээ насан баяр дээрх мэдээллийг үгүйсгэж ор үндэслэлгүй ташаа мэдээлэл тараасан гэж үзсэн. Тиймээс шүүхээр нэр төрөө сэргийлэхээр болсноо мэдгдлээ. Энэ намайг үтгсэн бүх зүйлийг нь тодорхой болгож өгөөч ээ. Үнэн мөнийг гаргаж өгөөч гэж. Тэр энэ зүйл дээр бол одоо тодорхой хэмжээний хүмүүсийн ярьж байгаа шиг тэр одоо энэ боловсролын салбарт шашны нөлөө ороод болохоо болоод болсон юм огтхонч байхгүй. Энд гаргаж ирсэн бүтгэсэн буруутгсан бүх зүйлийг би шүүхэн байгууллагаар явуулж тогтоолгоно гэж зорж байна. Иргэн насан баярын хувьд мөний шашинтай холбоотой асуудлаас гадна ерөнхий боловсролын сурах бичигтэй холбоотой асуудлыг бас шалгуулахаар мэдгдлээ. Дээрх асуудал улс төрийн зорилготой сонгуул өгсөн гүтгэлэг гэж үзэж байгаа. Миний амьд явах хэрэг. Дээр нөхөр өдөрт миний утас руу мессежээр болоод утсаар тэгээд түнчлэн асар олон Facebook, Twitter юу гэдгийг сошиал хэл мэдээллийн хэрэгсээр одоо дайрт оромжоо энэ зүйл бол амьд явах хэрэг. Миний гэр бүл өрөвхтийн 50 амьдрах ямар ч боломжгүй боллоо гэдэг бол энэ би аль биесээр мэдгэж байгаа. Үндсэн хуулинд шашин шүтлэг үн цогцоогаар ялгуурлан гадуурхахыг хориглосон. Гэхдээ боловсролын салбарын бодлого стратегийн чиглэл хариуцсан албан тушаалтан гаж гэж судлаачид дүгнээд байгаа үзэл баримтлалтай байхгүй гэдэг адас нийгэмд үүсэж байгаа. Ямар ч тач асуудлыг хуулийн хэлтийн байгууллагаар шалгуулна, нэр төрөө сэргийлгэнэ гэж мэдэгдэж байна. Маш тодорхой